манай дууны урлагийн нэг бас өрмөж төрөл ардын богино дуу. Тэр дундаа баруун Монгол ардын богино дууны гурын сан сүүлийн үед бас жаахан хөвсөл талтай байна гэж би боддог болсон. Яг тэгэхээр одоо ямар нэгэн уралдаан тэмцээн тэр харахад ардын богино дуунуудын гурын сан одоо нэг төвийн урлагийн тайзан дээр дуулагддаг тэр хэдхэн дууны хэмжээнд эргэлддэг. Тэгээд манай ардын авиастангуудч тэр уран бүтээлчд маань ч тэр ерөнхийдөө уран бүтээлийн гэрэл хайгуул их талаас нь биш. Яг одоо өмнө нь хэн нэгэн дуучны тэр замсан замлаар дуулсан дуугийн дуулаад байдаг. Ийм л юм анзаардаг юм л да. Би бас энэс нэг жаахан зайлсхий гэж бодсны үндсэн дээр бас нэг утгаараа нэг 2 жил басны судалгаа маягийн хоёрын судалгаа хийгээд хөнтөнтэй уулзаад ардын авиастангуудтай уулзсны үндсэн дээрээс бас нэг арай тэр одоо манай уран бүтээлчдийн хийгээд байгаа тэр сэдвээс арай нэг жаахан өрөмс маягаар нэг жаахан эрэл хайгуул хийсэн маягаар уран бүтээл тойлоо гэж бодож нэг 15 дундаа сэдв гаргасан. Энэс яг ерөнхийдөө нэг 60-70% нь бол цэвэр одоо миний судалгаа гэдэг юм уу та. Гэхдээ ямар ч байсан одоо хөдөө орон нутагт дуулагддаг ардын авиастангууд өвлөж үлдсэн тэр тээгч нарын урын санд байгаа мэргэжлийн урлагийн байгууллагын тайзан дээр бас уран бүтээлчд хараахан дуулаагүй байгаа. Ийм уран бүтээлүүдийн CD гаргыг зорж тэгээд энэнийхээ өрдөнд нэг 15 дотор CD гаргасан. Сэвгэр хүн байтлаа гэж бодож одоо чинь эмэгтэй хүн байтлаа яагаад одоо ийм аашин жаахан тийм байд юм бэ? Энийг засаачаа гэсэн маягийн ийм л башин дуунууд энэ байгаа юм. Тэгээд энэ бас 2-3 хувьдаар дуулагддаг. Энэ би урянхаа хувьдаар нь хэл шинжилтийн доктор Мөнгөгийн гам болдын Алтан урянхаа амны зохиол гэдэг ном дээр орсон хөлөөс нь би авсан. Энэ яг энэ дууг бол би Ховд аймгийн дууцны ардын бас Шоймблийн дорж гэдэг. Сайхан уран бүтээлч ардын авьяасны би улсын тэргүүний ардын авьяасны. За энэ хүнээс би дуулж байхад нь сонсож бичиж тэмдэглэж авч энэ дуунд оруулсан байх жишээтэй. Арын харгаваачтай мокон мутаболдин авгайкум мумбайтлаа ашил мутаболдин сэрийн харгаваачтай мокон мутаболдин сэмвэркум мумбайтлаа сэтгэл мутаболдин өдөн харгаваачтай мокон мутаболдин Вэскакум мумбайтлаа бүтэл мутаболдин эрен харгаваачтай мокон мутаболдин экнэркум мумбайтлаа эвэн мутаболдин экнэркум мумбайтлаа эвэн мутаболдин баруун Монгол ардын богино дуунууд ардын одоо төв болохын дуунуудаас арай л онцлогтой л доо. Ерөнхийдөө бол хошоо хошин магтаар гэж ярьдаг энэ дуунууд болцоо байдаг. За тэгээд хайр сэтгэл тооёнгийн дуунууд байгаа л да. Гэхдээ ер нь бол одоо их хөнгөн цэвэлзүү тийм зайтад дуунууд шүү дээ. Ямар ч зэнда манай ер нь бас нэг онигооч гэмээр юм уу хошин яриа явдیں۔ Манай баруун Монгол баяраа гэж сайхан ардын дуучин бий. Монгол улсын гавьяа жижигчин Дөрвөн жаргалын баяраа хичээг 59 секунд гэж хачилдаг. Тэгээд яагаад ингэж юм гэхээр нөгөө манай ардын богино дууны метраж хэмжээ ерөөсөө нэг 1 минутын дотор л одоо ийм маш богино. Тэгээд их хурц их гоё өнгө хиллэгтэй ийм дуунууд. Сэр харгаа гэж урайхад дууга. Энэ дууг одоо яг манай намайг багт манай нутгийн дуулдаг байсан. Гэтэл би бас саяхан Шинжаа угрын одоо хөрцөц хорны урайхад чуулын нэг дууч эмэгтэй дуучин бас орчин үеийн хөгжмийн найруулга хийгээд дуулсан. Ингээд дууг нь бас олж сонссон. Тэгээд яг нэг хэл соёлоор одоо хэлийн цаанаа нэлээч гэсэн холбоотой байдгийг илэрхийл. Одоо хүний одоо соёл гэдэг юм тий. Одоо ардмны соёл зан заншил гэдэг юм эдгээр хэлийн хоёр талд байгаа ч гэсэн холбоотой байд юм байна. Тасардгүй байна гэдгийг илэрхийл. Алтан цаана байгаа хэлийн цаана хачаад бас энэ дууга мартаагүй дуулаар явж идэм байлээ. Сэр харган сүдэртэй сэрвцээ суусаагийн сэмбэрвичгэн чамтаган жаргат суусаагийн арын харган сүдэртэй амрат суусаагийн
билэби амраг бичгэн чамтайга амьдрасуусаа билэби үзүр харган сүдэртэ үтлэсуусаа билэби уимичгэн чамтайга найрласуусаа билэби уимичгэн чамтайга найрласуусаа билэби ястангуудын урын сан үндэсний гайхамшигтай өв соёлыг бол яг тэр хэвээр нь хадгалах хэрэгтэй гэж би бодож байгаа учраас энэ бол урянхаа дуу юм аа. Энэ бол загчин дуу юм аа. Энэ бол загчинд урянхаад ийм хоёрбороо дуулдаг дуунууд юм аа. Энэ бол яг зөвхөн торгууд ардны дуу юм. Энэ бол баядууд дуулдаг дөрвөдүүд толонгууд бас ингэж ийм хоёрбороо дуулдаг юм аа гэсэн. Ийм л одоо бас нэг жаахан судалгаатай ингэж л хийх гэж бодож байгаа зүйл гарч байгаа. Нар сэмбэ гэж бас мөн урянхаа ардын дуу. Ер нь бол ардын дуунууд ингэж тэр тухайн үндэснийхээ тэр өв соёлын гайхамшигтай юм бол их хадгалсан байдаг. Тэгээд жишээ нь нар сэм гэдэг чинь одоо манай алхачуудын бол тэр Деважингийн онс гэдэг тэр онсын тоглоом байхгүй. Тэгээд тэр тоглоомоо дуундаа оруулсан. Нар сэмбэр наад нууц надтай хамт явна шимтэргээд асуусан. Тэгээд үүшүүр хорл гэдэг тэр яг тэр хөлөх тоглоомууд яг энэ дуундаа ингэж багтцсан. Тэгээд яг энэ дууг сонсох юм бол за тэр үндэстэн урянхаа ястан ямар тоглоомор тоглолтын ямар одоо ахуй соёлтой юм харагдах шиг. Жишээнд одоо яг тэр одоо сэтгэлтэй хоёр залуу хоорондоо сэтгэлээ илэрхийлэхэд бол бас тэр тоглоом надад ороод өшөөрөө тоглож байгаа, хорлоо тоглож байгаа тэр нар сэмбэрээ тоглож байгаа бол одоо сэтгэлээ нээлцээд ингээд явж байгаа. Тийм сайхан одоо юу ахуйг тусгаад оруулсан юм. Нар сэмбэр над нууч вэнууч надтай хамтаа явнууч вэнууч гүвэндэгүр гүгэд байхаар гүдэнгийн цаагуур орчин явнаа Ушур тогдод байхаар үнэн хэлэгчин яагна хорд тогдод сугад байхаар хоёргоогэн хэлэгчин яагна олон ястан дамжиж хоёулбар дуулагддаг дуунууд бас байна. Одоо намын улаан мод гэж манай урянхаа дуулагддаг энэ дуу байгаа. Тэгээд энэ дуу бол жишээ нь одоо торгууд загчин бас маал улаамад, намхан улаамад, намын улаамад гэх 3-4 одоо нэртэйгээр хоёулбараар 13 гэлгийн дуу ном тэмдэглэж шилжсэн байна лээ. Тэгээд энэ яг энэ намын улаамад гэдэг энэ хоёулбараар нь бол би Мөс цумын ардын авьяасны тогтох, мөнхийн тогтох гэж сайхан дуучин хүн бий. Тэгээд энэ хас би сурч болсон. 나하지마 헐 겐넨 바다드 글리그르 치니는 남았던 지크테바다 춥던 치마 헐 겐넨 바다드 글리그르 Arre,
чандарун саяты түүнийг барьдаг залуу эрхэ хурмдан эрдэмтэй урыг барьдаг таны гурван давхар гэнчтэй түүнийг тавьдаг залуу эрхэ хурмдан эрдэмтэй Баруун Монгол ардын дуунууд бодвол мэдээж бүгдээрээ автортай байгаа. Гэхдээ яг одоо бол ардын гэсэн хаягнаар явж байгаа. Тэгээд бас яг энэ одоо төвийн урлагийн байгууллагын тайзан дээр гараагүй дуунууд бол том цөөхөн тийм настай голцоо хүмүүсийн урын сандлыг хилдэж байгаа. Ийм л дуунууд байгаа. Энийг бол өвлжүүлдэг тал дээр бас одоо бодвол манай төвийн байгууллагаас ч юм уу ялангуяа тэгш нарт хандсан ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж яригдж байгаа юм байна. Тэгэхээр энэ тал дээр бас нэлийн уран бүтээлчд ч гэсэн хэрэгтэй ийм ажлууд хийгдэх байна. Чамаагаан бодохоор гэдэг дуу жишээ нь Ховд аймгийн ардын агаарсан Жалцны цэвэрч яв гэж. Би одоо сая манай Монгол улсын дууны наадмаас төвлөж оролцсон. Энэ хахаас одоо дуу сонсож ирсэн бичиж авсан. Аннуудаар гарахаараа ангам барам цэрвэнэ ганцхан чамаагаа бодохоор тарчимгэнэ күнчимгэн шархрана хөтгөдөр гарахаараа хөтгөдөр барам цэрвэнэ хөркөн чамаагаа бодохоор күнчимгэн гарын чимгэн шархрана цэрвэнэ найдам чамаагаа бодохоор нахамин чимгэн нахамин үеэр шалгирна нахамин чимгэн нахамин үеэр шалгирна яг энэ ардын урлага өдий хүртэл тээж авч өвлүүлж үлдээнэ гэдэг бол их том гавьяал гэж би бодож байгаа юм та тэр настай хүмүүс. Тэр хүмүүс маань өдий хүртэл сурч өвлж авчирч үлдээгээгүй бол чухамдаа одоо яг энэ дуунууд өдий хүртэл манай залуу хойчид үлдэх үгүй. Тэгээд ер нь бол усан цэстэн байна гэдэг бол
хэл соёлоо гайхамшигтайгаар хадгалж өгч ижил тэр үндэсний дархлаа байна гэж би боддог юм. Тэгэхээр яг одоо бол урийнхаачууд, загчингууд, торгуудууд, за тэр дархтууд, хотхойдууд, бурядууд яг өөрснийхөө тэр үндэсний гайхамшигтай соёлоо авч үлдэхийн тулд, залуу хойч үедээ өвлүүлэхийн тулд, үндэс ухсаагаараа бахархдаг болохын тулд дуунуудаа хэлбэр хийх ёстой. Арван цэнгийн артэдурдан арын хормой даган савсна арван хэдтэйгэн гэлгэр чэжни махиг варн дурэ харин цэнгийн хоргадурдан хойд хормой даган савсна арин хэдтэйгэн гэлгэр чэжни махиг варн дурэ. Урийнхаардын дуу хоожома гэдэг энэ дуу манай Ховд аймгийн дууцсмын хотог устай холбоотой. Одоо энэ дуунд өгүүлдэг тэр хар гэр цагаан гэр гэдэг газрууд бол Ховд аймгийн дууцманд байна. Тэгээд ер нь бол манай урийнхаач бол чинь одоо хувьсгалын өмнө гэдэг юм уу хол нүүдэлж алтайн давааг давж одоо тусдаг буцаж нүгэж орж ирдэг. Тэгээд алтайн даваа хаагдах сэтгэлтэй залууч бол хоёр талд нь үлддэг одоо тийм байсан байгаа юм л да. Тэгээд яг тэрнтэй холбоотойгоор нэг талд нь одоо сэтгэлтэй хөөрхөн үлдээд нөгөө талд нь сэтгэлтэй залуу нь үлдсэн байна. Одоо цастай алтан тэр даваа бол өвөл таагдах юм бол тэгээд зун одоо цас хайлтал нэгддэг үл юм л юустай уулздаг. Энэний хоёр талд үлдсэн хоёр талд бас бие биенээ мөрөөдөж дуулж байгаа. Тэгээд бас одоо тэр даваа маваа нэгдээд зум болоод хүрээд очихд нь хайртай хөөрхний хүмүүс одоо ус багтлаад авцсан байдаг. Тэгээд энэтэй холбоотойгоор тэр хайртай залуу нь одоо хайртай хүүхний мөрөөдөж дуулсан юм. Энэ тэгээд энд бол би тун цөөхөн батгаар нь оруулсан. Тэгээд энэ чинь бол маш олон баттай. Тэгээд хоод аагам таргалтхайг маань холын даваа ойртдохойг маань алаг дааг таргалтхайг маань алтан даваа нэгдэхийг маань чинь бол ингэсэндээ тэр даваа нэгдэн гот би хайртай хүндээ очих гэсэн тийм юм байна. цагаан гэнгийн цаахантай цагаан борророн тавдан нүдгэнэ цагаан гэрийн одон дундас олжадад цохрод утсва хар гэнгийн цаахантай хар борророн тавдан нүдгэнэ хар олжадад цохрод утсва олжадад цохрод утсва олжадад цохрод утсва. Ардын богино дууган эхлээд сураад тэрийгээрээ дамжаад уртын дуугаа бас одоо судалдаг тэрэндээ хайртай болдог ийм зам руу явах арай илүү дөхөн болов гэж бодож байгаа. Учраас богино дууганд илүү сурах судалгааны эргэлтэнд оруулах хойч үедээ өвлүүлэх тал дээр бас олон уран бүтээлч одоо их юм хийгээсэй гэж бодож тэрнийх нь одоо замын багч гэсэн чулууг төвлөсөж уран бүтээлчний хувьд одоо ийм сэдвээр гаргаж байгаа.